'cause I've had it all before. And every day it's the same old story, really. You say she's nicer on her own, and she's really insecure. But you're the one with the problem, you see, I don't. Сабацаанууд ихтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн залуучууд цэнгээ нэвтрүүлгийн албанаас нэр төр эрхэмсэг амьдрал төрийн бус байгууллагын санаачилсан байгаль хөдлөгийг аврах Тэнгэрлэг аян инхүү хамгийн даван дээрээс одоо замдаа гарч байна. Агуу тайлбарсан 4 өний бүрэлдэхүүнтэй 3 баг одоо хуваагдсан байгаа. За тэгэхээр өнөөдрийн аяллаа нэвтрүүлэг маань бол яг эндээс эхлээд Улаанбаатар хотоос гараад бид нар Дундгов аймгийн Гурван сайхан сум. За тэр дундаа их газрын чулуу цаашлаад өндөр шилжих маршруттайгаар олон сонирхолтой адал явдалтай аялал биднийг хүлээж байгаа. Тэгээд нийт оролцож байгаа оролцогч нартай амжилт хүсье. Хөөрхөн нэрд Ботго баг. Багийн ахлагч Анх хоёр. Багийн гишүүн Гэрэл Туя. Польш улсын иргэн Агнешка. Кен улсын иргэн Чарльз. Ботго багийн хувьд дуу хуурын өлгийг Дундгов нутгийн хүүгээр ахлуулсан болоод ч тэрөө дуулна, бүжиглэн, жүжиглэн, өдөрдөн, манлайлн, уралдан гэдэл үзүүлж өгөндөө амжилт хүсье. Хүмүүрийн хизээний танил хөөрхөн хүү, шүлэгч хүү анандаар ахлуулсан. Хүчтэй салхин ганхах нэгнийгэн хүдэрч хэрэг биеэрэн хаан алхах. Холын Америк иргэн Дэвид, хорхоодч хоргүй, хөөрхөн, тэгсэн хэрнээ туйхан Япон охин Йошими, хөгжилтэй яриа хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй, хоолой сайд, отгоныг нэгтгэсэн 5 хошуу баг. Улс орныг алгасан Удам Монгол нутагт минь уралдаанд нэвтрүүлэгт оролцож байгаа. Нэгэн тэнгэрийн дор урайтай хөөмийч хуурч хос хоёроор ахлуулсан. Хөөрхөн ухаалаг ган туяагаар хүч нэмсэн. Сайн найзын харилцаатай болоод байгаа Солонгос хүү Ким Доксу өөдрөг сэтгэлдээ өсөн дэвжих өвөр Монгол охин уяхан нарын Тэнгэр баг. Урагшаа залуусан. Эхний даалгаврын хувьд гэх юм бол ардын дуу дуулах хэрэгтэй байгаа. Багийн бүх гишүүд бол оролцсон. Хоорондоо ярилцаад ямар дуу дуулах вэ гэдгийг тохироод бүгдээрээ хамтдаа ардын дуу дуулах тэмцээнийхээ хамтдаа яриагээд үзье. Залуустай амжилт хүсье. Баярлалаа. Ингээд аялаа үргэлжлүүлцгээе. Алтан шар зам маань өлзийтэй болтугай. За бүгдээрээ сайн байцгаана уу? За танилцсан хэм блэ? Ота Йошими гэдэг. Манай залуу Ким Доксу. Агнешка. Дуда. Чарльз. За хаагур манай залуучууд энд нэг өндөр залуу бий. Хэм блэ? Намайг Дэвид гэдэг. Би Америкээс ирсэн. Тэгээд Монгол байг жоохон өдчин. 3 жил. Хормёнг 8 онооч оргон хурцл би Монгол байсан. Тэгээд би Монгол буцаж ирсэн. Намайг Ойхон гэдэг өвөр Монголоос. Ан гэдэг Монголоос орж. За ганц туяа. Хоёулаа Монгол байд. Бүгд цайгаа уугүй юм байна уу? Харин нэгээр цонхич яцгааж байна. Хэрийн хүн хээгүү гэдэг шиг бос цогсож байгаад л цайгаа уулаа. Амттай байсан шүү. Цайлах зураа зарим нь хоорондоо элдвийг ярилцсан зогсож байсан. Ингээд бид удалгүй аяллаа цааш үргэлжлүүлсэн. Дундгов аймгийн Төвд ирлээ. Манай хаядар суугаад. Айгуу ингэж яагаад зогсож. Айдаа тасаа хөөргө харагдаад байна. Замдаа удсан уу? Онцсон. Хэрэг хүнтөө. Хасчаа. Хот байлаа. Чам гэртэн чам гоё. Одоо шаран замаар шүү бид нар. Америк, Польш, Кен, Япон, Солонгос гээд орон орны иргэд оролцсон яваа болоод ч тэрв. Очсон газар бүр нь шинэхэн сонирхон байсан юм. Дундгов аймгийн музейд очлоо. Ярх уулын соёлоос эхлээд олон сонирхолтой түүхийн үзмэр тэднийг хүлээж байсан юм. Танилцаад байж тээ. I've had enough of you and Julie, 'cause I've had it all before. Одоо энэ Дундгов аймгийн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын хамт олон бидний хүлээж байгаа нэг гоё бэлгийг
бэлдсэн баг. Хамтаа ор сонирхцгаа. Үнэхээр бас гайхалтай. Бүр өөрөө ирэхгүй уртын сайхан дуугаар Монгол нутгаараа дуу хоорын гэлээ дунд нутгаараа бахархаж зогслоо. Тэгээд огшоол явчлаа. Эхлэхэд зүгээр ингээд явчлаа. Маш сайн. Ёстой гой. Тэгээд сэтгэл хөдлөж байгаа юмсан. Нэг дуурайд үзтээ. Саний дуурсан утан дуу шиг. Оо, Мартин зэрахгүй. Зэрахгүй. Оо. Манайхан музей үзээ гараад ирсэн. Сайхан байна. Тэгээд ер нь бол түүх гэдэг өөрөө дурсгалын зүйл гэдэг бол цаанаа олон сайхан дурсамжийг агуулж яадаг учраас эндээс бас манай аялагчд маань Монголын түүх дурсгалын талаар олон сайхан мэдээллийг авч чадсан байх гэж бодож байна. Сая бол уртын дууны давлгаанд шууд цохиуллаа шүү дээ манайд бол. Аймгийн төв музейн урд байрлах нэр зохиолч Соддон Балжирын буян нэмхийн талбай дээр дурсгалын зураг татуулсан юм. Зураг 100 жилийн дурсамж. Өнөөдөр халуун байна. Тэгээ говьд бол ер нь бол үдээд айгүй байдаг. Стад бахан байна. Тэгээд Зураг байгаа хөх тийм. халуун байна. Подолск явахад бол даахгүй байна. Дундуу аймаг 1941 онд байгуулагдсан ба. Засаг захиргааны хонд 15 сум 66 багтай. 7469 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4.5%-ийг эзэлдэг. But you're the one with the problem. Truly, I've had enough of you and Julie, 'cause I've had it all before. Бүгдээрээ сайн явцгааж ирсэн үү? Сайн явж ирв үү? За, аян замда альчаа гайгүй юу? Гайгүй зүгээр. Адраагүй. Дундгой аймгийн 3 сайхан сумын нутаг их газрын чулуунд ирсэн байна. Яг одоо энд бол одоо зууны манлаа уртын дууч Нор Банздугай зориулсан одоо энэ задгаа театр байдаг. Тэгээ энэ театр дээр бүгдээрээ ирсэн байна. Тэгээд эндээс манай багууд маань өөртөө сонгосон дуу хоорыг дуулах болно. За бүгдээ хамтдаа театрын зүг. Түнго хадгалж дээр ирж шүү дээ. Би урд нэрж байгаагүй. Ирж байгаагүй. Ямар аа? Ер нь сонсон гоё, хамгийн гоё акустик гэдэг гадсан. Одоо үзье да. Дуулаад тэр мэдэгдэн л дээ ер нь бол тий. Багууд маань дор нэг ардын дуу бэлдсэн байх хэвээр. Санааш эртээс нөлөө хугацаа байсан учраас замдаа ус сонсоход бэлдэж харагдсан. Нөлөө өстэй болох гэж байна шүү дээ. Энд дээр бас гарч ирсэн их дуулж чаддаг байна уу чадахгүй нь хамаагүй ер нь бас сайхан дуулж үзье гэж бодож байна. Их газрын чулуун гуул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шавх хоригл үлдэц хадан цохоо бүхий өвөрмөц тогтцтой үзэсгэлэнт газрын нэг юм. Хойноос урагшаа 20 км орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 м өндөр ёрлог уул юм. Их газрын чулууны бүсэд тоонот агууд эхийн юм аршаант зэрэг 40 гаруй агуу. Унаахад боовхад лусын эзэн хаан хатан хоёр загсны ам дэрэг олон сонин тогтц бүхий хад чулуутай. Бид нар их газрын чулуу хэмээх сайхан байгаль үйлдвэрлэлийн тогтцтой газар ирсэн байна. Энэ тайзан дээр ирсэн энэ бол одоо Монголын урлагийн ариун сүм гэж хэлэх юм газар ирсэн ба. Тэгээд даалгавар танилцсан байгаа тий.
Монгол ардын дугаар хооронд өрсөлдөстэй. Тэгэлгүй яхав тэгээд та бүхэн сайн мэдэх бах Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай, уртын дууч Нор Банз гэдэг хүний гайхамшигт хүний одоо задгаа театр дээр бид хүрэлцэн ирсэн байна. Залуустаа бүгдээ дахиад баяр хүргэе. Тэгэхээр түрүүнд бол бид нар аян замд гарахдаа даалгаврыг өгсөн байгаа. Хамгийн эхлээд бол манай хосоо ахлагчтай Тэнгэр багийн хамт олон маань өөрсдөө сонгосон ардын дугаар дуулж сонирхол болно. Ямар дуу вэ? Гоёш нанаа. Гоёш нанаа гэх. Гоёш нанаа. Бүтээрийн зүгээс дүгнэн 1-5 оноогоор дүгнэж байгаа багуудыг. Нийтдээ 4 шатны тэмцээн унширсан тий. Хамгийн ихний шатны тэмцээн одоо тэгтэлгээд бүгд нь амжилт үзье. За ингээд дуугаа эхлэх үү. За тэгээ. Баяр хүргэе. Аллошоны дэгдэхэ гаднаагараад гангана бэн Голын хайртай гожнана голоо юртэл доожсона гожнана хоо Хончооны дэгдэхэ холсон дундаа гангана жибэн Хойтэй төрсөн гожнана хөшөөнөтг тандуулжсона гожнана хоо Надад бас нэг зүйл бодогдчихээ да. Хосоог харсан чинь Торомын чиг сайн гэр, тогос чултам шиг сайхан гэр, Гомн Баатар шиг дайчин гэр, Гоёш нанаа шиг дуучин гэр байхан да. Баяр хүргэе бүгд хамтдаа. Тэгээ энэ багийн хувьд бас боломж их байл да. Яг тэр урамтай ч юм байгаа. Хамуугаар ашиглалаа. Бөмий бас орлоо. Тэгээд магадгүй дараагийн багуудын дууг дуусахыг харчаад оноогоо гэж. Тэгэлгүй яах вэ? Ким Токсогийн хувьд бас хэлсэн чинь тэр өөрөө тэрийг дэндээ бас вибрат тэр хийгээд байсан тийм. За баярлалаа. Би бидээ сайн загнаа хүсье. Дараагийн баг. Атанта тимэн ачааны чимэг Адэхэн сэргээр үргэрийн чимэг Ингинэ тимэн ачааны чимэг Ижилхэн сэргээр үргэрийн чимэг Уг заавал фонд тасалж Атанта тимэн ачааны чимэг Гадагтай сэргээр үргэрийн чимэг Чимэг За одоо би ингэж бодож байна. Мэдээж бас Монголын соёлтой таньж байгаа хүмүүсийн хувьд те манай Ёшими Дэвидээр хойлохнаа дуулаад нэг бадаг. За нэг бадаг. Манай хэдий бас би юмруу харж байгаа хатны тоглолтууд энэ төр болоод их тийм уншихгүй гээ. За яваа нэг 3 Батагтай чимэг ачааны чимэг Батагтай цэвгээр үргэрийн чимэг Чимэг Сайн нэг дөрүүдээ дуулж байгаа. Дэвид болохоор дуугаа дуусчаад нэг андруу харддаг чимэг гэж байна. Тиймээ огноо тааг мөр өдөөс хараад чимэг Дэвид тийш чимэг хоёр тийш орч чимэг гэж байна. Оцтой баяр хүргэе. За дуусаа. Улаанбууртай тимэг усалнаа гэсэн чинь яалаа Улаан хүүгийн зах дээр урднаа гэсэн чинь яалаа Улаанбууртай тимэн усан бороо сатлаа Улаан хүрнгийн зах чинь үерлэж урсаа чадсангүй Хар бууртай тимэг хурнаа гэсэн чинь яалаа Хатуу зөөлөнгийн зах дээр харагнаа гэсэн чинь яалаа Хар бууртай тимэн утхангаа өргөн цатланда Хатуу зөөлөнгийн зах чинь харанхуй болоо чадсангүй чадсангүй За баяр хүргэе.
миний бодлоор бүх багуудад эхний тэмцээний оног 5 оноохыг хүсэж байна. Чи юу гэж бодож байна? Би бүгдэнд нь 1 оноо. Маргаашнаас тэмцээнүүд явагдана. Гэхдээ өрсөлдөөн учраас мэдээж одоо шодрог шүүлтээр явуулах гэж бодож байна. Тэгэхээр бүх багт миний хувьд 5 оноо өглөө чи бүгдээр нь 5 оноо гэж баяр хүргэе. Сая бас надад ажиглагдчих байна. Идэх бас их сэргэлэн байна. Ингээд далмаараа байхад цаан харгацсан. Цаан цаасаа барьсан. Их сэргэлэн тэгээд цаасаа барьсан ингээд хараад болоод байгаа байхгүй тий. Айгуу мундаг болдог гэж бүгд Цээжилсэн байгаа байхгүй тий. Тэгтээс бүгд 5 оноо авлаа штэ бас тий. Тэгтээ бас харамсалтай байна л да. Дуу хуурын өлгий дунд гов нутагт ирсэн болоод ч тэрөө аялагчид маань дуулах хүсэл их байлаа. Говийн ноён хутагт Данзан Харвжаагийн үлэмжийн чанар дууг дуулж маань энэ. Дараагийнхаа маршрут руу хөдлөх хэрэгтэй байгаа. Бидний дараагийн очих айл бол Мянгат малчин. Асчамцих гэж айл байгаа. Тэгээд очоод сонирхолтой даалгавар маргааш юм да тий. Маргааш тэнд чи 2 даалгавар. 2 даалгавар. За бий. За. Нэвтрүүлгийн багийнхан их газрын чулууны уулны Задгаа театр дээр дуулсан дан сэтгэгдэл их өндөр байсан. Мандахын улаанаар тазрагдсан малчны хотонд төлийн дуу цангинлаа. Ургаг нарнаас эхлүүлээд үчийн бүрийг тасартал их ажил өрнөдөг малчин айлын шинэ өглөө. Төлчин аялын багийнхан замдаан ядарсан болоод ч тэр нам унцаар байсан. Өглөөний 6 цаг 45 минут. Бостой хоол идэж байна. Өглөөний цаг бол 8 цаг 15 минут болж байна. Манайхан бол өнөөдөр нэг туссан. Тэгээд гэрээтэй маань их сайхан хоол хийж өглөө. Бостой. Уралтай шиг, банктай шиг одоо хийж гисэн байна. Тэгээд манайхан идээ сууж байна. Кени хавд бол одоо 4 цагаа идэж байна. Тэгээд 5 идэж байна. Ерөөс эдгээр чи вигийн уусан гэдэг. Вигийн хэмжээгээр идэх юм байна. Энэ КФ ерөөсө 5 аяга. Өглөө 7:50-д нэг аягсан хоол байсан суужсэн. Одоо арай дуусаагүй байна. Дээд самсч байна да. Бүхэн засуулсан босч байна одоо 2 давтал. 2 давтал зүгээр. Савар арак. Хашаа явах вэ? Гоё байна. Хотоо маш гоё байна. Би Монголд ирээд анхудаа юм шиг хийж байна. Эмэгтэй хүн хийдэг гэж сонссон чи маш хүнд байна.
Өнөөдрийн эхлэл өглөөний улаанар мандлаа гэдэг. Өглөө нар мандлаг харлаа. Тэгээд чи унтчихсэн шүү. Ямар ч тач та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Одоо 8 цаг 15 минут болж байна. Нэвтрүүлэлт олсож байгаа хүмүүс бүгдээрээ босцоо өглөөнийхөө цаг ууж байгаа. Хотел руугаа одоо очиж дараагийнхаа тэмцээнийг бүгдээрээ үргэлжлүүлэх хэрэгтэй тийм ээ. За тэгээд тэмцээнийхээ дүрмийг очоод та бүхэнд танилцуулах болно. Бүгдээрээ ямар тэмцээн уралдаан болохыг хамтдаа харцгаая. Төлчин ажилд оролцож байгаа залуус маань анхудаа ямаа санах гэж байгаа нь энэ. Багуудын дундах өрсөлдөөн хэрхэн өрнөх бол багуудтан амжилт хүсье. За тэр халзан ямаа. За хосоо ямар аль ямаагийн сонгох вэ? За анд бол явсан. Ер нь бол хамгийн их ноодор гарах багтай нь бол миний бодлоор энэ болов гэж дотроо болсон. Зарим үед ингээд харангуут за энэ бол ноодортой ямаа гэж харагдаад байдаг гадуудлаас харахад тийм. Тэгээд самнахаар их гарсан баг гараад байдаг. Зарим нь ингээд нэг харагдахгүй юм шиг мөртлөө яг самнахаар их гараад байдаг бас ялгаа байдаг тийм. Хүн гэж ноод. Ахаа. Энэ улаан ямаа бол цагаан ноодор гэдэг тийм. Тэгин цагаан ноодор бол өөрөө хамгийн үнэтэй байгаа л 70 хэдтэй байна за. За ер нь 70 байт л гэсэн үг. 89 80 оо хурцах юм байна. За тэгээд ингэ юм байна. 89,000 төгрөг байна гэдэг чинь энэс томцоор хэдэн 500 г орчим. Хамгийн их одоо ноодортой ямаар сэт гарах уу? 1 кг гарах юм байх уу? 7800 гарна. Гарах уу? 90 манаас уу? хил 200 морил дэйлэн тий. Гарах бах. Гэж бодож байна. Тэгээ манай мянгат малч та бүхний самсан долларыг өөрсөнд өгж явуул гэж байгаа. Тэр хугацаанд яг сайн их самрах юм бол уус тийм ээ. Ер нь доллар 89 муугаа маш шүү манай. Тэгэхээр та нар одоо 10 г доллартай гэдэг чинь 8900 төгрөг. Дахиад хуваахаар чи одоо 10 г доллар гэсэн 890 төгрөг байна үргээ. Юу сайн гэж. Иргүүдээ маа гэж. Сайн гэх юм бол маа гэж. Тэгвэл та нар ноодор ав гэсэн үг гэдэг бас амнаад байна. За хараад аваарай. Энэ доллараа та өөрөө авах нь шүү дээ тий. Тэгээд одоо бид авах штэ бид авах. манайх. За гэх мэт за. Хорууцсаар хамгийн ихний баг бол Андын баг болсон байгаа. Тэгээд Андын баг бүгдээрээ амжилт хүсье. Хоёрын гурваа яваа. За багийн хоёр. Энэ орос. Truly, I've had enough of you and Julie, 'cause I've had it all before. And every day it's the same old story, really. You say she's nicer on her own, and she's really insecure. But you're the one with the problem. Нэг бостоо. За дараагийн бүгдээ. За бутаг бүгд. За Тэвдээ хурдлаарай гэдэг шүү. Тэв чи бүр тавтаа яваа. За одоо 10 секунд үлдсэн байна. But I don't really. 5 4 2 1 бодлоо гүгээ буцаад. Тэр буцаад багийн хавцсан гүгээ. Яшиг. And I could try, but I'd never find the right thing to help you out of this chain. 나도 가서 사면 자, 내때 хоёр гараа татчихна. Ай, тав жоо хойд. 그치 하긴 가. 아, 세미. Хүчтэй татах гэдэг байна манай ямаа. За одоо 30 секунд үлдсэн явж ихгүй шүү. Багийн хангиш дэмждэг очи. Yoshi. Дөрөв, 3, 2, 1 босоод гүлээ. Аруу давс кун.
Хау, дөрөв, гурав, хоёр, нэг дуустаа. Утаагүй. Яа иса. It might seem crazy. Sunshine, she's here. You can take a break. Hot air balloon that could go to space. With the air, like I don't care. Because I'm happy. Олон жил ноодороо санал байсан. Ноодор ирсэн шүү. 10 секунд өгч. Уйха, ноодор хийдэг шүү. Ноодор хийдэг. Уйха. Оо. Тоглох хэрэгтэй. Гараад. If you feel like that's what you want to do. Тэг цаг болсон шүү. За буцаагүй. Дөрөв бүжээ. Well, I should probably warn you, I'll be just fine. No offense to you, don't waste your time. Багийн ахлах сонсоогийн хувьд бол сайн санагддаг ихтэй хойдруугаа хамс ноодороо хийхгүй болоод хараагаа дуусах харагдаад байна шүү. Хавтангэр. Бүдэ. Багийн дараагаар За, Ким Доксу ямаа самж байна. Ким Доксу самхад ямаа яасан янзын самдаг нөхрөө гэж бодоод төлж байна. Хүү яаж яана гэнэ. Уйо, чичээр Йошимишиг татчихна уу юу? Дараагийн. Октаа явдаг гэж бодож хэрэгтэй. Тэнгэр. Дороо. 6, 5, 4, 3, 2, 1. Бас хоёр гараа ноодор. За эднийх бол ноодор нь өөрөө их тийм хөмсгөр байна. Ким Доксу. Хэцүү байсан. Юу нь хэцүү байна? Захан татдаггүй юу гэж. Оо, хайр юм тийм ээ. Миний ноодор. Захан хэцүү болсон зүгээр тий. Олон байр гинэ. Чарльзын хувьд хэм бол ганган санал гэдэг тэмцээнд оролцох гэж байна. Хөдөө өсөөгөө ер нь те. Эмээ өдрөж юм. Гартаа бол байсан. Ямаа самнаагүй. Ямаа самнаа. А тэгвэл чиний хувьд үзсэн үү? Үзээгүй юу? Үзээгүй. Дөрвөн үзээгүй хүн байгаа юм тийм ээ? За гоё юм үзүүлж шүү. За тэгээд угаасаа хавар цаг тэгээд мал төлөх үеэр ямаа самандаг. Тэгээд төлслөө дараа самандаг. Тэгэхээр оюутан залуучууд бол сурагч бол дандаа хичээлтэй байж таадаг байсан болохоор самж үзээгүй бах. Бусдаар бол малтай харилцаа бол Монгол хүмүүсэнд бол байсан байгаа нь ойлгомжтой. За ингээд бүгдээр хамтдаа Ботоо багийнхаа амжилтыг хүсээд дараагийн давхрыг эхлүүлье. За 2 явна. 1 Truly, I'm had enough of you and Julie. Cause I've had it all before. And every day it's the same old story, really. You say she's nicer on her own. Анхаа бол түрүүнд буруудад хамгийн түрүүнд яваага сонгосон байгаа. Тэгээд өөрийнхөө хамгийн их ноодуултай гэж бодсон яваага бол анхаа сонгосон 3 яваага түрүүнд сонгосон хийсэн байгаа. 25 секунд үлдээ. 25 секунд үлдээ. Нэг дараагийн юм уу да? Дараагийн юм да? Сая өтер зандаа. You got me begging on my knees. That's what
Түрүүний чинь зөв байсан тэгээд хойноос арай л шүү гэж. Манай ордчтой үед хамгийн их монголдсан хүн гэж хэлж болох. Манай Чаги бол Монголоос хайр. 어떡하냐 뭐? 아니니까 서로가 같아 그지? 야만한 절로. 야마 아기네스가 잘해 갔다 나 지금 오치다래 그냥 무슨 인디스 야마 더더 돌가 하우 두루 오루 허일 닉 도스타 사이 아기네스가 바로 호로가 냄새 어디 일 барах нэг хэл. Сая Агнескийг газар самаар саврах урууга нэг давхар татчихсан байна. Баярлалаа бүгдээрээ баяр хүргэе. За танах 3 кг. Тийм ээ. Хоохон мэг гэж. За 4 кг хэлнэ. За автаарэ. хэд байх шиг байна. 202-ийн голдлого юм. За 180-аар авъя. 180-аар авлаа. Горвин хүний Бохны атсан байна гэж хажиж байна. Хийхээсээ наашлаа. За Тэнгэр багийн хамт олонны хувьд. За тийм байна. 200 г баяр хүргэе. Баяр хүргэе. Тэр бүх жинтэй биш үү гэж. Дотог багийн хувьд арай харагдтаа бол их харагдаж байна. Тэр Саарл торчин бас хүнд үйдэж шүү дээ. 2 грамаар илүү юм. 114 г байна. 300 арай л ирэхгүй. 200. Энэ хөө За сайн байцгаана уу? Сайхан хаварцгааж байна уу? За сумын цэг дараа мөгсцэг. За орны хүмүүс байгаа. Солонгос ярих болно. Америк үнтэй англиар ярих болно. Кен үнтэй бас ингээд тэр. Тэр монголоор ярих. Сайн байна уу? За. Сайн байна уу? Агнешка. Сайн байна. Бүгдээрээ монголоор аягүй сайн ярьцгаа. Өндөр шиж сумаас нэг баг гарна гэсэн ингээд та ирсэн байгаа юм шиг үү те. сүлдээ тэмцээ байхгүй. Кросс марасын тэмцээ байгаа. Манай тий. Ахвал барилчих байх гэж тий. Чарль сэнтэ оролдох, цэцэг дарахтаа оролдох юм уу? Тий. Маш 100 м хэдэн секунд гүдэг вэ? 15 секунд. 15 секунд. За. Хурдан байхгүй 15. Засаг дараа хэдэн секунд гүдэг вэ? Би бас тэр анзаагүй ч нэ. За барай засаг бүгдээрээ. Эмэгтэйтэй анзаагаад чи мань мэт гүйцэхгүй байна. За баярлалаа. Тэгээд бид одоо дараагийнхаа зураг руу явж байгаа учраас та бүхэн маань хүлээж өгнө зэрэгэд уулзцаа тийм ээ. За амжилт хүсье. За бүгдээрээ пост зогоорой. Постнда балаха. Ийм гоё нэвтрүүлэгт оролцоод өөрөө нь Монгол амьдралыг би өөрөө сайхан оролцож би ч юм тэгэхээр өөрөө ч Монгол үндэстэн Монгол хүн байхгүй юу?
Хүүхэд байхдаа бас аргал туужсэн. Ээж авчраад зөндөө аргал тух ажил хийжсэн бай. Тэгээ ийм хөдөө хөөл ирээ өөрөө нь ингээд аргал тух гой санагдаад их юм. Ямар гоё юм. Ихтэй ажил жаахан хэцүү байна өө. Гадна унгагаад дэх юм аа. Жаарсан. За тэгэхээр бид төлчин нэвтрүүлгээ бэлтгэж явах хоорондоо нэгэн уяачи одоо уян дээр хүрэлцэн ирээд байна. Миний уулзж байгаа хүн бол аймгийн алдарт уяач Гүнгээ гэдэг уяач та уулзж байна. Сайхан аварж байна. Сайхан аварж байна. Сайхан аварж байна. Тэгэхээр би танаас тодруулах гэж зүйл юу вэ гэхээр гүр угшлын адуу гэж зарим хүмүүс мэдэх байх. Мэдхгүй хүмүүс бас андаж хэлэх үг байгаа болж бодож байна. Ямар угшлыг одоо гүр угшлын адуу гэдэг юм бэ? Хизээнээс үүссэн угшил вэ? За гүр угшлаа гэж манай наг зах байгаамаа. 1940-од оноос л эхэлж энэ адуу бий болсон байна. Тэгээд тэр үеийг залгамжилж байгаа. За бор адуу одоохондоо гайгүй тодорч гоё бороос өмнө хар адуу, хүрэн адуу нэлээ 200 сумын нутагт хурдалдаг хүрэн адуу, бор адуу байлаа. Юу хар адуу. Одоо сүүлийн үед нь бор нь араа даламга үлдээд байгаа юм. Тэгээ зүс нь хонгорч болж байна одоо. Тэр адуу. Өөр угшлын адуунаас ялгаатай онцлог шинж юу вэ? Энэ өөр угшлаас ялгаатай нь холын зай дээр нь төвчээр сая те. Ер нь барагтай нэг ажлыг бол тоодгүй, нэлээ нэгт ажиллагаа ордог. Ер нь нэлээ ажил ихтэй л адуу төсвөр төвчээр тэгүүд одоо. Тийм л адуу юм уу та? Яг энэ угшлын адууг үржүүлж байгаа энэ угшлын адуугаар улс бүсийн нааданд хурдлуулж байгаа адуу гэж хэд бай. За одоо энэ адууг үржиж байгаа адуу бол манай нутагт олон байсан юм. Одоо яг тодроод байгаа нь одоо энэ манай суманд Зандасрынгийн загалын угсааны хүр азраг нэг байна. Одоо 89 настай хүр азраг. За тэгээд тэр борын угсааны хонгор азраг юу хүр бор азрагын төл хонгор азраг нэг байна. Лаштимбэлийн хөрөн гэж юу хонгор гэж. Одоо тэрний угсаал одоо ийд гарч ирэх бол гэж бид таам гэж байна да. Төлчин цэнгээ нэвтрүүлгийн дараагийн даалгавар хэлэхэд бэлэн болсон байна. Түрүү бид хэлсэн байгаа. Хонь зүсэж барих тэмцээн байгаа. Багаараа энэ тэмцээнд оролцсон. Хамгийн урт хугацаанд 4 хонийг барьж чадсан багийнхан илүү оноо боломжтой. Тэгээ багуудаа хэлсэн. Амжилттай. Багаад тайлбарлах хэлгийн зүйтэй болоо гэж бодож байна. 4 хоныг бид бүхэн тусгай хашаанд хийсэн байгаа. За тэгээд хоноо харуулад манай багийн гишүүд 1 минутын хугацаанд хоноо зүслэх хэрэгтэй байгаа. Тэгээ буцаагаад энэ хостой хониндоо хоныг тууж оруулаад холно. Тийм ээ. Тэгээд түүний дараагаар багийн гишүүд маань 4 хоноо өөрийнхөө багийн олж ирсэн 4 хоныг барьж авцаад анх байсан хашаанд нь тайснаар нэвтрүүлгийн даалгавар дуусгана. За ингээд залуучуудаа амжилтыг хүсье бүгдээ хамтдаа хотны зөв урагшаа. Хамгийн ихний багийн хувьд гэх юм бол хосоогоор ахлуулсан Тэнгэр багийн хамт олон. За. болоо. За хойно жоо. Яна. За яваа. Хогроо. Хогтаа яваа. За хаалгаагаа хийчихтэйгаа. Хаалгаагаа хийчихтэйгаа. За нэг багийнхаа тустай дараа багийнхаа тустай дараагийн хаалгыг бас.
минут 13 секунд даалгаврыг гүйцэтгэсэн байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Бүгдээрээ буруу гин одоо яана. Оо. Тэгээд харин бүр яг мэдээ. Баяр хүргэе. За 2 минут 13 секунд багийн гишүүд маань даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ бас боломжийн хугацаа байсан баха гэж бодож байна. Бүгдэнд баярлалаа. Дараагийн баг бол Ботго багийн хамт олон байна. Тэгээд та бүхнийг хоноод үсгийг хүргэж байна. 1 цаг явж гэлсэн. 1 минутын хугацаанд хоног зүсчихтэй байгаа. За цаг дуустаа. Баярлалаа. За багийн хамт хүрчээд. хоёроо санаа би хоёроо хатна. За цаг явлаа. Аль багийн хамт. Багийн гишүүд бол 4 хоноо ямар ч байсан өөрсдөө барьж автраад хийлээ. Тэгээд зүг барьж ирсэн үгүй гэдэг бол манай одоо шүүхсэндээ. За нэгэн буруу байна шүү дээ. Нэгэн буруу. За баяр хүргэе. Хамгийн сүүлийнх нь буруу байсан. Өндөртэй оноо байсан. Энэ хоолойтой хартаар юм. Хоолойг нь хараагүй толгойг нь харсан байхгүй. За 5 минут 49 секунд. Хэцүү байдаг юм байна уу? Нэг хол буруу. Оноо дээр таараа бэрийг таараа одоо бүх юу хараад мэдгүй тий. Тань юм Сая нөгөө манай энэ бяцхан малчин дүү буруу хон харчлаа. Энэ хажуугаар нөнгөрөөд явж байна гэдэг салбарыг хэлээд явж байлаа. Тэгтээ баяр хүргэе. Урвыг нь зөв барьж авсан байна. 5 өшөө багууга андаа гахлагчтай. Таны огийн үрж байна. За 1 минутын хугацаанд хоноод зүсэх ёстой байгаа. Цаг явлаа. 1 минутын хугацаанд. Тэгээ ер нь бол тийм амархан биш гэдгийг бол сая харсан байхаа гэж бодож байна. Манайх энийг авчи. Манайх энийг авчиж нэг баг. Хоноод үсэх юм бол хэцүү шүү дээ. Зөрөө өнгөрж байгаа чихэн дээрх тоо харна гэдэг бол хэцүү. Голон зүсээ харах хэрэгтэй шүү. Нэг харсан ахилтай. Чиний чих цаасан. Нэг жоохон гоолсан. Хой нэг ташгаас за. За бол цаг боллоо. За цаг боллоо. За.
enough of you and Julie, 'cause I've had it all before. And every day it's the same old story, really. You say she's nicer on her own, and she's really insecure. But you're the one with the problem, you see, I don't really care. She says you always let her down, and all the boys in the hometown, all they wanted was a one-night story. Hear me, I'm past the point of saying please. You got me begging on my knees. I've really had enough of you and Julie. I know it's unfair, but I don't really care, because you and Julie, you set me right in the middle. Яг хоноо барьсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлтэй тоогоо шалгасан. Яасан гинэ? Итгэлтэй байна, тоогоо шалгасан гинэ. За одоо тэгээд яг зөв хон барьсан хэсгийг манай шүүгч маань хэлнэ. За дашаа саныг үрж байгаа. Нэг хоёрын ас уруу. Буруу байна. Гурван зөв үү? Гурван зөв. За, хайрцагтай. Танах бол 2 дугаар хойнд орлоо гэсэн. Хар толгойтой хон буруу барьсан байна. Нөгөө гурван нь зөв байсан байна. Тэгтээ. За баяр үргээ. 2 минут 30 секунд. Бас болгоно юм тийм ээ. Ам цагж байна. Oh, ter Adonodin arm heavy tank чинь юм шиг. Оо ямар гоё юм бэ. Оо эвэр хол. За энэ ажил хийгээд министр тэгэл маш ягаад гэвэл уус дэрхийн хамгийн чухал юм. Хүн уус уухгүй бол ай бүр хэцүү. Тэгээд одоо уус угаад улсад хамгийн миний бодлоор хамгийн чухал зүйл. Тэгээд одоо Монголын одоо сэн уус угаад илүү хөгжлөн гэж бодсон. Тэгээд одоо энэ уус бас минь тухин дээр маш энэ худаг нэг хүнээс асуугаад Чингисийн үеэс энэ худаг байсан. Тийм учраас одоо бид нар ингэж сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээд байгаль хамгаалахын тулд бид нар хамтрах амтран ажиллах хэрэгтэй гэж бодлоо. Багууд маань бол 2 дахь даалгаврыг 3 дахь даалгаврыг амжилттайгаар биелүүллээ. Баяр хүргэе та бүхэндээ. Хамгийн богино хугацаанд 4 хоног зөв барьсан баг бол Тэнгэр 2 минут 13 секундэд 4 хоног зөв барьсан. Ингээд танаа багийн хамт олонны 5 хоногтой болж байна. Баяр хүргэе. 2 минут 30 секундын амжилтаар бас 1 хоног буруу барьсан тий. 5 хошуу баг 4 хоног эзэн болж байна. Баяр хүргэе. Харин 3 хоног эзнээр 5 минут 49 секунд 49 тойлын амжилттайгаар 3 хоног зөв барьсан, 1 хоног буруу барьсан. Танаа баг 3 хоног эзэн. Ботго багийн 3 хоног эзэн болж байна. Өнөө орой Сумын төвийн клубын бүжигтэй. Өдөржин тэмцээнтэй байсан болоод ч тэр залуус маань нэлээд ядарсан байсан. Хорхог амттай байсан шүү. Биднийг ороход бүжиг эхлээд утаагүй байлаа.
Маргааш өглөө аялын багийнхан өндөр шил сумтай танилцлаа. Өндөр шил сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Сумын орон нутгийн сонин сайхнаас дуулгавал. Алтангац хотгоор өндөр шил сум 1973 онд малаа 3 төл дээр нь 3 жил дараад нь 5 төрөл дээр нь өсгөж Алтангац хотгоор одоо шагнагдсан. Ер нь одоо манай сум Монгол улсын аварга малчиг бол 12 байдаг. Аваргаараа энэ улс дэх дээгүүр ордог. Бас Монгол улсын залуу аварга малчиг Монгол 3 байдаг. Тэгээ үүнээс цугаатаа тэр үед сумын 2 дарга маань бас хүртэл Алтангац хотгоор сумын дарга даш намуурын дарга дамжин сүрэн гэж улс байл. Эдгээр мөн одоо Алтангац хотгоор шагнагдчих. Одоо малчин дэхаа та бахархлыг хүлээсэн. Одоо сүүлийн үед бол одоо 1000 малчид одоо жилээс жилд одоо их өсөж байна. Одоо 13 одоо 1000 малчин одоо гарч ирж байна. Ер нь одоо өвөг дээдсийнхээ одоо залуу малчид бол одоо их олноор гарч ирнэ. Одоо залуу малчид бол одоо гол доохон 1000 малчин болж байна. Ер нь одоо манай сум одоо их суурсан сайтай хот төв орон газар бараадах дургүй залуучууд олдоо одоо мал аж ахуйгаа хөгжүүлэх тэр чиглэл рүүгээ их одоо зорж ажилласан. Манай сумч одоо малын бэлчээр дутаг сайтай уул уурхай нэх байдаг учраас одоо мал бэлчээлэгдэх тохиромжтой ийм сайхан газар байдаг. Тэгээ ер нь одоо Алтангац хотгоор шагнадсаас хойш одоо энэ сумын мал одоо бас тэрнээс нэлээд одоо сайн өссөн. Тэгээ 90 оноос хойш л одоо хувийн аж ахуйтай болсноос хойш л одоо залуу малчид олноор гарч иж сумын мал одоо жил байгаагаар их өссөн. Сумынхаа 90 жилийн ойтой холбогдуулаад биднээс эрүүл мэндийг дэмжигч эрүүл сум болох зорилт тавьж байгаа. За үүнийхээ хүрээнд хамгийн түрүүнд сэтгцэн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, арх согтууруулах ундааны хэрэглээг сумаараа багасгах ийм аян зарласан, урайлга гарсан энэ хүрээндээ сумын засаг дарга мөнх засаг маань санаачлаг гарган дэмжлэг гаргаж 50 залуучуудыг одоо хойн гэгэрүүлэх сургалтанд суулгаснаар арх огт хэрэглэхгүй байгаа тэр залуучууд маань. За эхний залуучууд бол одоо бүр 6 сар огт арх хэрэглэхгүй байгаа. Энэ нь бол одоо сум орны маань ард иргэд амар амгалан, тайван, ар гэр нь ажиргалтай их сайхан байна. Одоо ингээд манай сумд бол одоо согтууруулах ундаа хэрэглэгээний бол маш их багассан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан аялын багийнхан зориулсан адуучин тэмцээнийг зохион байгуулсан. Монгол залуусын адуунд эрэмгийн шаламгай хараад аялын багийнхан маань ихэд гайхаж багтаж байсан. За манай аялын багийнхан маань явсаар бол өндөр шил сумын нутгасаа зүүн зөвхт 30 км зайд ирээд энд одоо бид бүхнийг бас хүлээж аваад хаваа газрын хамт олон иргэдийн хурлын тэнхимлэгт салмуу гаргахлуулсан баг. За манай цэг нар мөн зүг байна. Ингээд ирсэн тэгээд Монгол сайхнуудынхээ морь ууруулах, бугуйлдах, амныг сургах тийм ээ. Адуу малтайгаа харилцаж байгаа энэ байгалийн амьд малчин ах амьд харилцааг бас аяжуу аялал багийнхаа танилцууллаа. Тэгээд манайхаа ямар байсан бэ? Нийтээ тийм нэг яг унжицсан байсан гэдэг. За цагт гоё байсан уу? Гоё байсан. Тэгээ одоо хагас болоо. Их сайхан байна. Сая бас даагны уралдаан болсон. Тэгээд ер нь бол хүн болгон хөрдөж харж ирэх даагны уралдаан. Тэгэхээр Монгол хүнийг бол хурдан мөр хөрцөлж байгаа байдаг. Нэг сайхан байлаа. Одоо бид хүн бол амттай сайхан хорхог итгэжтэй заавал гэж байна тий. Тэгээд энэ боломжийг бас бид бүхэнд гаргаж өгсөн. Өндөр шил сумынхаа нутгийн удирдлагуудаа бас бүгдээ баярлалаа сэтгэлээ илэрхийлье. Баярлалаа. Түлчин аялал уралдаанд цэнгэл нэвтрүүлгийн ялагчаар Тэнгэр багийнхан тодорсон юм. Хот айлын эзэн малчин Даш цамц оролцогч бүрд хундан цахаан хураг бэлгэлсэн юм. Шинэхэн төлийн дуу цангинсан малчны хотноос олон зүйлийг сурч мэдсэн залуус баяр багтаал дүүрнээр дурсамж дүүрэн энэ өдрүүдээ үртлэн Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо залсан. I've had enough of you and Julie, 'cause I've had it all before. Нэг юм амьдсан одоо малчин хүн сайн
ойтой. Тэгээд би миний бодлоод одоо матч байх хэрэгтэй. Тэрийн нөгөө миний ой гүйт зажирч болно. Одоо би энэ бүх мал яаж гэдэг юм. Одоо эндээс нэг хонь аваад өөр айлын хонд орсон байхад өө энэ нөхөр юу хийж явна гэдэг шиг энэ манай хонь байна гэж хараад бид. Тэгээд сайн маш тэр аваад сайн байна. Тэнд багтаад юм байгаа юм биш. Тэгээд бонус яваа. Хоёр тэмцэж явах хэцүү байсан. Зүг тэгээд аяг чороо ороод аяг ханаа гэж хизээ хурга ирж авах бай. Тэгэхгүй. Одоо гинэ. Одоо авч явах нэг өөрчлөж чадах гэдэг шиг тийм. Аялал ямар байна? Ямар санагдав одоо? Маш сайн байна. Маш сонирхолтой. Он юм асуусан. Мачин андралтай. Би яг мэдээгүй тэгээд одоо мэднэ. Миний бодлоор маш сонирхолтой маш гоё. And every day it's the same old story, really. You say she's nicer on her own, and she's really insecure. But you're the one with the problem, you see, I don't Монгол орны үзэсгэлэнт байгалийн нэгэн хэсгээр аялаж, малчтын ахуй амьдралаа танилцсан оролцогчид маань сэтгэл хангалуун буцлаа. Би Монголд хоёртой баярлалаа. I love Mongolia so much. Монголчуудаа би чанарт хайртай. You set me right.